Өнөөдрийн бичлэгээрээ брокколи нухшаа бэлдэж авах гэж байна. За мэдээж брокколигоо цаахан бүдийн жижигхэн хэмжээтэй бэлдэж хэрчээд за сарта усанд 30 минут бол байлгасан. Дотор мэдээж шороо тоос янз бүрийн минут бохирлоос нь салгаад жигнүүд дээрээ бүгдийн сахан урж тавиад даах шагш жигнүүдэд би 5 минут үжигсэн байгаа. Брокколи бас тэрнээс удаан жигнэх хэвээр яадаг гэд хэлчихсэн байна. Мэдээж дээр нь нэг жижигхэн бүтцээс нэмээд блендертэй сайхан блендертэй бэлдсэн байна. За хэвэндээ хийхэд бол долоор бүтэнтэйгээд төлөө жоохон цаагаад тийсэн. Тэгвэл урдных дээр нь шууд халбаар хийгээд жоохон хийлцээ жоохон зааруулсан. Хөршөндөө хамаарчаад өглөө бүгдийн сан хэвнээс нь салгаж бэлтгээд вакуум машинда хийсэн байгаа. За тэгээд зарим нь бол шүлтгөө брокколигоо зарим нь брокколи лон болониасны шүлтгөө за тэгээд ангаар нэгээд төрөл үрээр мандсан бэлдээд авсан. Нэг иймэрхүү хандж байна. Ямар ч хэсэн нэг 15 хоногт бол охиныхон бантанд бол санаа завхараг болсон. Тийм маргаашнаас ногоон болон шар хулуугаа сайхан бас бэлдэж аваа гэж бодож байгаа. За тэгээд энэ үртэл бичлэгтээ маань хамт исэн та бүхэндээ баярлалаа.